сайн формтойгоо хоёр багийн тоглолт. Инхүү эхэлж байна. Тоглолтын эхний довтлогоо аврагын хамгаалагч хасын үлгүүдээс ирхнэ. Барсолт бөмбөгийн тоглолтод оролцуулсан. Миллер аваа шууга шийдсэн. Хасын үлгүүдийн тоглолтын нээлтийн оноог Миллер авчирлаа. Jordan Harris Эрдэнэ Назарын гараг давуулаад тавцсан. Маш гоё довтлогоо гүйцэтгэсэн багийн 4 дахь оноо болж байна. 6-4. Хоёр дахь боломж Барсолт гоё дамжуултыг өгсөн. Аз 2-2 оноог авлаа. Эрдэнэ Заслаамсан доошоо өгцөн довтлогоо амжилттай болсон. Аз 2-оос байрлалын давж байна. Довтлогонд 10 секунд үлдсэн байгаа. Түшиг өөрөө яваад орсон мөнх 2 эсрэг ямар гоё довтлогоо вэ. Болсон. Хоёр дахь боломж үүссэн. 3 онооны шийдэлт нь оновчтой боллоо. Мөнх 2 байлаа даавг нь. Ян дууны зэн шийдэлт нь оновчтой болсон. Багийн 12 дахь оноо. Сланы нөгөө талаар довтлооны хугацаа дуусаад өгсөн самарцсан довтлогоо амжилттай болсон. Эрдэнэ таслагдах төгсөндөө түшиг дээр ирсэн түшгийн хоолын зайн шийдэлт амжилттай болсон. Уршаа олуулаа гараад ирсэн. Нэг эсрэг гуруулаа. Түшиг дамжуулсан довтлогоо оновчтой болсон. Аз 2 Слэм данкийг хийсэн. Саруул Эрдэнэ доор өгсөн. Энд гоё талаан болно. Иргэцэндээ байрлалын давуугаа авсан довтлогоо амжилттай болсон. Гавигийн дүлгөөн. Дахиад слон ирсэн Цэнгүүн 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. Талбай дээр гарч ирмэгцээ багтаа 3 оноо. Миллер Цэнгүүнээс та найдвартай боллоо доо. Миллерийн 3 онооны шийдэлт ч гэсэн найдвартай байлаа. 10 онооны зөрүү үүслээ. Хоёр дооны шийдэлт нь оновчтой болсон. 2 оноо авлаа. Маш гоё хөдөлгөөн байсан байх магадлал байгаа шүү. Доошоо өгсөн Ödigi довтлоо амжилттай болсон. Миллерийн гоё дамжуулт байлаа. Дамжуул Саруул Эрдэнэ дээр ирсэн эвгүй барьт бариад авцсан. Энэ тарин анхаа хамгаалагчийг арлаад дүлгөөн 2 оноо авсан. Түшин Дүлгөөн алхамт хийгээд довтлоо амжилттай болсон. Цэпэдэс тасалжуулагч дүлгөөнийг Ямиллер дамжуулт Цэнгүүнээр ирсэн түрүүний хэсэг энэ удаад 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. За үлзэн орших зөрөөд орсон гоё алхамт байсан да. Үлзэн оршихын 2 оноо энэ тоглолтын 4 дахь оноог авлаа. Нарис алхамт хийгээд явсан довтлоо амжилттай боллоо. За илүү алхамт болсон гэж үзсэн юм байна. Ямар нэгэн алдаа байхгүй шүүгч үүсэн уршаа гараад ирсэн довтлоо амжилттай. Мэмэр сүрэн гөлцөө орших. Ээж 2 Аз 2 дамжуулт Ямиллер дээр ирсэн. Ойрхон хамгаалт байгаа дундын довтлоо оновчтой болсон. Буцаа шууд уршаа гаргаад өгсөн Харис Слэм данкийг амжилт болж байгаа Ямиллер довтлоо доошоо өгсөн. Ямиллер дүлгөөний эсрэг яваад орсон хөөргсөн довтлогоо ямар айхтар мэдрэмжтэй төгсгөл вэ. Дуудагдах боломжтой. Маш олон тоглогчид 2 огт байна. 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. Саруул Эрдэнэ. Az 2. За Миллер станы араас гарч суларч чадсан да. Ян Миллер суу шийдсэн шийдэлтэй юу гэж ардах вэ? Багийн 40. Харис дүлгөөнд гоё атгуулсан да. Зүүн довтлогоо оновчтой болсон. За энэ залуу бол яг дамжуулт Харис дээр буцаад Мэмэр сүрэнгийн үлзий оршихын 3 онооны шийдэлт нь амжилттай боллоо. Мөнх 2 дамжуултууд гоё явж байна. Jordan Harris шийдэлт нь оновчтой болсон. Ян Миллер Ödigi зайгаар шийддэг. Ödigiгийн шийдэлт амжилттай болсон. Дахин нэг удаа харуулсан Мөнх 2 Jordan Harris 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. Энэ залуу хамгаалалт довтлогоо алхамт хийсэн довтлогоо амжилтгүй нэмээд 2 оноог Ödigi авсан. Заслан ирсэн Jordan Harris 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Байсангүй үлзий орших цаг байгаа 3 онооны шийдэлт нь амжилттай болсон. 3 дугаар үеийн гүйцэлтэй гүйцэндээ. Харис зүлдөө яваад орсон төгсгөл амжилттай нэмээд алдаатай. Ян Миллер суларсан. Ян Миллерийн 3 онооны шийдэлт амжилттай. Суу шийдэлт үнэхээр алдахгүй байгаамаа. Заслан авсан. Доошоо өгсөн ижисүү алдаатай довтлогооныг амжилттай болгосон. Тийм болов. Өгсөнгүй байна. Бүүн цаашаа явсан Jordan Harris 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Багийн 58 дахь оноо. Ижисүүгийн слоныг аваад орсон. Az 2-ын гарыг давуулаад довтлсон амжилтгүй. Ижисүү довтлогооны самбраас аваад 2 оноо авлаа. За онооны тэргүүл явсан. Бус бүх цаг үед
Асын үлгүүд онооны давуу тал байсан юм. Нямилэр 2 оног багтаа авчирсан. Ихэнгүй дамжуултыг нь Jordan Harris таслаад хурдан тоглоонд гараад ирсэн Jordan Harris онооны зүрх 6 болгож холдууллаа. Барс Волтслоны хараа шидсэн Барс Волтын тоглолтын эхний оноогоо энэ шидэл дээр авч байна. Үзүүлж наан дамжуулт мөнх хоёр суларч чадсан мөнх хоёр тооцооны скуттэй уралдаа шидсэн Волтын зай шидэл бүлгүүн. Мөнх хоёр наан үлзий орших маш том орон зай байсан үлзий оршихын шидэлт. Багийн 68 дахь оноо болсон хувийн 10. Эсчепсог маш хүчтэй өрсөлдөгчөө буулган авч чадлаа. Бидний 13 дахь яалтын их болж байна. Үлрэлт энэ хоёр баг 3 таарч 2-т нь Эсчепсог өрсөлдөгчөө буулгаж авсан ийм үзүүлэлт явуулаа. Хэрвээ үлрэлийн төгсгөлд хоёр багийн хожигдол тэнцэх юм бол Эсчепсог дээр нь бичигдэхэр боллоо. Өнөөдрийн тоглоом маш сонирхолтой 61-68 оноо авах багтаа юм тоглолт болж байна. За тэгээд